Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрээлцхийн санаачилсан хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн Булган аймагт. Үндэсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хэрэгжилт үр дүнтэй танилцах зөвлөлдөх уулзалт Булган аймагт боллоо. Булган аймаг 60,000 гаруй хүн амтай бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 60%-ийг хөдөө аж ахуйн салбараас бүрдүүлдэг байна. 2024 онд мад аж ахуйн салбараас 273.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлжээ. Зөвлөлдөх уулзалтын үеэр Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх даваа баяр, хүнсний хангамж аюулгүй байдал, үндэсний хөдөлгөөний хүрээнд улс даяараа хийгдэж буй үйл ажиллагаа, дэвшүүлж буй зорилтуудын талаар танилцуулж, орон нутгийн 100 гаруй хүнсний үйлдвэрлэл эрхлэгчтэй санал солилцлоо. Булган аймаг маань 2024 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүн 630 тэрбум төгрөгт хүрсэн байгаа. За эдгээр одоо дотоодын нийт бүтээгдэхүүний бүрдүүлж байгаа энэ дүнгийн 60.1% болохоор хөдөө аж ахуйн салбар эжилдэг ийм одоо онцлогтой. Ерөнхийдөө бол хөдөө аж ахуй буюу одоо мал аж ахуй газар тариалан дээр түшгэлсэн өөрсдийнхөө эдийн засгийн эргэлтийг бий болгож явдаг ийм аймаг байгаа. Бид нар ингээд үйлдвэрлэлийн бодлогороо бол одоо хаана орон нутаг хаана анхаарч яадаг. Үйлдвэр байгуулах бол боломжтой байна. Ер нь бол одоо бид нар юу ч үйлдвэрлэж болох юм байна. Тэр байтугай зэвсэгч үйлдвэрлэж болох юм байна гэж би одоо зөвлөе бодож байгаа. Бас энэ дээр одоо анхаар амар юмнууд ингээд орон нутагт ийм үйлдвэрлэл хийж яваад юу байна гэхээр энэ ерөөсө борлуулалт. Борлуулалт бол одоо бидэнд хүнд байна. Бид нар энэ хүнсний хувьсгал, хүнсний асуудлыг шийдэхэд бол хундаамар нь уяа суурьаар нь тогтолцоог нь зөв тавиад өгчнө. Тэгээд тогтолцоо нь зөв байх юм бол цаашаага адил нам бос төр ямар дарга байхаас үр шалтгаалаад энэ Монгол улсын хүнсний хангамж аюулгүй байдлын асуудал шийдэгдэнэ. Ер нь бол энэ хүнсний хувьсгал гэдэг бол үндэсний дархлаа юм аа. Тэгэхээр энийг бид нэр сумандаа, багтаа, аймагтаа манлайлж, энд нь өөрт нь өөр юм шиг нутгшуулж ингэж ажиллаж ээж, иргэдийн оролцоотой хамтарч ажиллаж ээж энэ маань биелэлээ болно. Тэгэхээр хүнсний хувьсгал энэ хөдөлгөөн маань эхлээд 2.5 жилд нэлээд одоо өргөн цар хүрээтэй цаашаа харж болох бидний одоо аль уулын орилыг харах ёстой юм гэдгийг бас чиглүүлж өгсөн ингээ ажиллаж байна. Зорилго бол тодорхой байна. Орон нутгтаа одоо 100% орон нутгийнхаа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, тэгээ экспортод цаашлуулах, экспортод бүтээгдэхүүн гаргах. Том орон нутагта багийнхаа төвшөнд, бүр өрхийн төвшөнд, тийм ээ? Өрхийн амжиргааныхын төвшинг амьдралын чанарыг дээшлүүлэх үйл ажиллагаанд бол энэ ач холбогдолтой Монгол улсын тусгаар тогтнолын төлөө нөгөө сайхан үнэт зүйлүүдийг хэрэгжүүлэх энэ үйл ажиллагаанд бол чухал зүйл болж суурин дээр буусан сайхан ажил болж байна гэж туйлын их баярлж байна. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд Булган аймгийн 14 иргэн аж ахуй нэгж хөнгөлтөө зээл хамрагдаж махан бүтээгдэхүүн болон төмс хүнсний ногооны дотоодын хангамжийн хэмжээг нэмэгдүүлж чаджээ. Хурлын үеэр хүнсний хувьсгал мэргэжлийн холбоо болон ерөнхийлөгчийн хамгийн газрын дэргэдэх эрдэмтдийн салбар зөвлөлийг байгуулах талаар хэлэлцэж салбар зөвлөлийн дарга нарыг сонгосон юм а. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Булган аймагт хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, үйлдвэр технологийн паркийг байгуулах бөгөөд эрүүл ахуйн шаардлага хангасан мах сүүн бүтээгдэхүүнээр хойд бүсийн иргэдийг хангахын зэрэгцээ, түүний дагалдах баялаг, арьс шир боловсруулах, ноос угаах зэрэг үйлдвэрүүдийг барихаар төлөвлөд буй. 10-аад газарт нь бүтээн байгуулалт дэд бүтцийн ажлуудыг шийдээд үлдэх 80 гаруй газар дээр нь хувийн хвшлийнхний оролцоог хангая. Бид ийшээ яг зориод байгаа вэ гэхээр одоо Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал төр одоо заасан байгаа бага илэх бомбтыг нээх. Гэд хэрвээ аймагт бага илэх бомб нэгчих юм бол урагшаа зам тээврийн яамны төлөвлөлт нь одоо босоо техникийн авцаам явж байгаа шүү дээ манай аймагт. Босоо техникийн авцаамаар аршаанд ороод
Хашаантаас Арангаан аймгийн Өвөрхангай аймгийн хар хорин сумаас урагшаа хан богд руу ороод шивээ өрн бомбд орох зорилготой юм билээ. Тэгэхээр бид засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон бүсчлийн хөгжлийн үзэл баримталтайгаа уялдуулаад ямар ч хойд бүстэй бид нар хөдөө аж ахуй, эрчимцэн хөдөө аж ахуйн ялгарыг нөгөө боловсруулах үйлдвэрээр ялгарыгээд одоо зориод хэрвээ бид тэгээд одоо боловсруулах үйлдвэрээ бүгдийг ашиглалтанд оруулж чадах юм бол хойд урд хөрштэйгээ холбогдох Танай хувьд энэ бол хамгийн том төсөл шүү дээ. Одоо энэ шиг мах боловсруулах үйлдвэр гэж төлөвлөлтөөр явчихж байгаа. Аймгийн их том хамгийн төсөл энэ одоо нөгөө бүсийн хөгжлийн хувьд тий. Монгол Улсын ерөнхийлөгчийн үлдэр үйлчилгээний бодлогын зөвлөх Даваа Баяр үндэсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд Булган аймагт үйл ажиллагаа явуулж буй хүнсний үйлдвэрүүдтэй танилцлаа. Хатан ээж хайрхан сүүний үйлдвэрийн Булган аймгийн Булган суманд 2020 онд байгуулагджээ. Сүүн бүтээгдэхүүний үйлдвэр нь МНС улсын стандартын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж Булган аймгийн зах худалдааны төвөд болон Улаанбаатар хотод түгээж байна. За манайх одоо 5 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа. Өдөрт 10 тонн сүв боловсруулах хүчин чадалтай. Энэ 3 жилийн өмнөөс энэ үйлдвэр. Тий. Одоо тэ хөрөг бол тэгээд молдын болоо гоё мондог болсон тий. Тий, одоо бид нэр энэ жил бас томоохон зээл судлаад одоо нэг төслөө бэлэн болгоцсон байгаа. Зээл судалгааны шатанд явж байгаа. Өмнө хөрсөн устаас ил авсан юм уу? Авсан. Булган аймгийнхаа бас энэ брэнд бүтээгдэхүүн болох гээд. Бид нар бас энэ том төсөл хэрэгжүүлэхтэйгээ холбогдуулаад брэнд бүк шинжилж байгаа. Тэгэд энэ үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөд 100% шинжилээд энэ үйлдвэрлэлд өргөдгөөд нэрийн барааны дэлгүүргээд тэр дэлгүүрээ нээгээд тэгээ ер нь их томоохон өөрчлөлтийг хийх гэж зориулж явж байгаа. За манай үйлдвэр нь одоо 5 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж эхэлж байна. За бид нэр анх үйл ажиллагаа явуулж эхлэхдээ зөвхөн Булган сумдаа сүв бүтээгдэхүүнээ аваад үйлдвэрлэлээ явуулдаг байсан бол хүнсний хувьслаар хөнгөлтэй зээлд хамрагдаад одоо Булган аймгийнхаа 4 сум, Сэлэнг аймгийн 2 сум гээд нийт 6 цэгээс сүв авч боловсруулж үйл ажиллагаа маань өргөгдсөн. Тэгээ малчтайгаа гэрээгээ байгуулад сүвгээ татаж аваад зориултын хөргүүртэй машинаар ингээд сүвгээ татаа авчдаг гэсэн. Тэгээд бид нэр өвөлдөө болохоор 15 үндсэн ажилтаа ажиллаж байгаа. Зуны яг сүв татах үеэр бол 24 үндсэн ажилтнтайгаар ажиллаж байгаа. Хэдэн төрлийн бүтээгдэхүүн гаргаж байна? Одоо бид нар 5 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж байгаа. Хажуугаар одоо бас боломжтой асуудал байна уу? За бидний хувьд бол энэ сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд бол маш нарийн ажиллагаатай. За энэ дээр 2 толгомцоо асуудал байгаа. Нэг нь юу гэхээр нарийн мэрэгжлийн боловсон хүчин. За энэ маань мэдээж орон нутагт хаасайг бол бас хомсдолтой байгаад байна. Хоёр дахь юм бол нарийн мэрэгжлийн зас орчин. Одоо энд маш эрчимжтэйгээр өдөрт 10-20 тонн сүв үрж идэг. Энд нэг саатал гарахад шууд ирээд засах зас орчин байдаг. Цаг хугацаа алдах гээд тэрнээс хамаарат үйлдвэрлэл ингээд зогсох тийм аюултай болчиход байгаа. Тийм учраас бид нэр одооноос ингээд судлаад одоо компани хувь хүмүүсийг судлаад гэрээ байгуулж ажиллая гэдэг. Дус үйлдвэр нь бага хүүтэй урт хугацаатай хөнгөлтөө зээлд хамрагдан нутгийн иргэдийг эрүүл ахуйн шаардлага хангасан махан бүтээгдэхүүнээр хангах зорилгоор махны үйлдвэрийн байраа барьж 6 дугаар сард үйл ажиллагааг эхлүүлэхээр ажиллаж байгаа юм а. Ингэхдээ малын хашаа, тавангаа тижээл тариалалтын талбай зэргийг бэлдэн стратегийн ач холбогдолтой махны үйлдвэрийг кластераар хөгжүүлэхээр төлөвлөж байна. Булган аймгийн Булган суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн гэж байгаа. За энд бол одоо энэ ард ингээ харагдаж байгаа манай махны үйлдвэр байна. 3 хэсэгтэй одоо нааталт нь бол нахан хэсэг, энэ хойдолт нь бол хөргөлтийн хэсэг, энэ ордолт нь бол үйлдвэрлэлийн хэсэг байгаа. За энийг бол бид нар одоо сүүлийн 2-3 жил бас носолж жоод ингээд улсын комиссд ашиглалтанд өгөө байж байна. Энэ зээдэр авч хийсэн үү? Нөгөө хөрсөн өрсөлдөөн зээдээс авсан уу? Тэндээс би 80 сая төгрөг төлсөн. За. Бусдыг тэгэл өөрийнхөө өөрөөр. Тэгээ нэг жоохон томхон хашаа ягээд эндээ яванд мал тэжээгсэн надаа. Энд одоо бид нар үйлдвэрээ ингээд үйлдвэрлэл бол явуулах боломж байна. Бидэнд одоо Булган аймагт бол дэд өвтөс сайн байна. Газрын асуудал болцоотой байна.
Одоо цахилгаан, дулаан одоо эднэрийгээ бид нар одоо өөрсдөө үйлдвэрлэгч нар бодтой шийдчихэж байна. За ингээ үйлдвэрлэл эхлэхэд одоо хамгийн гол юм бол одоо нөгөө эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн асуудал байна. За банкн дээр яваад очихдаар одоо барьцаа хөрөнгө хангаж гин одоо их усүр тал дээр одоо та нар бас яам тамга одоо хаана байдгийг яа сан занлаа тавиарэ гэж байгаа. Булган аймагт хойд бүсийн хорчоолагчдын зөвлөгөө боллоо. Зөвлөгөөнд улсын хурлын гишүүд, ажлын алба болон Хөвсгөл Булган Орхон аймгийн 200 орчим малчин хорчоолагчид оролцлоо. Мөн Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх даваа баяр үндэсний томоохон хөдөлгөөнүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, хамтарч ажиллах талаар илтгэл танилцуулж, бүсийн хоршоод өөрсдийн ололт амжилтаа хуваалцсан тулгамдж буй асуудлаа нээлттэй хэлэлцлээ. Монгол Улсын засгийн газраас хөтөөгийн амьдралыг сайжруулах, ард эдрийн амжиргааг сайжруулах, ер нь одоо хүнсний хөдөлгөөнийг бол дэмжих тэр тусмаа Монгол Улсын ерөнхийлөгчийн гаргасан хүнсний хувьсгалтаа уялдуулж гарч ирсэн ийм том хөдөлгөөн шүү. За шинэ оршоо хөдөлгөөн бол одоо энэ хүнсний хувьсгалтаа салшгүй холбоотой малаас гаралтай мах бүтээгдэхүүн, сүүсүүн бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн тэр бүгдийг хүнсний хувьсгалаар эцсийн бүтээгдэхүүн болж боловсруулад дотоодын зах зээлийг хангах, цаашлах юм бол гадаад зах зээлд гарах ийм томоохон зорилготой. Энэ хөрөнгө оруулалтын зээл бол одоо эхний төвшөнд бол зорилгоо биелүүллээ гэж хараад байгаа байхгүй. Тэгээ одоо яах ёстой вэ гэхээр зөвхөн малчин миний хувьд бол одоо хамгийн чухал зүйл бол бид нэр ингээд малчид ханган нийлүүлэгч түүхий бүтээгдэхүүн бүр ялангуяа гадаад зах зээлд экспортын чиглэлтэй бүтээгдэхүүн одоо үйлдвэрлэх бололцоотой гэдгээ өөрсдөө ойлгодод аж ахуйн нэгжийн тооцоонд ороод урганы маха, тугал бэрүү, үхрийн маха, дууны маха, тэмээ ямааны босцоо гэдэг юм уу, сүү цагаан эдээ, ингэний хоормогоо олон улсын зах зээлд гаргах энэ том одоо юу гэдгийг гадаад худалдааны ийм том салбар руу малчид бүгдээрээ орё гэж байгаа. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний орон нутаг дахь зөвлөлтөх уулзалтын үеэр бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд зохион байгуулагдаж буй хойд бүсийн зөвлөгөөний хангадугаар хуралдаан боллоо. Тус хуралдааны үеэр 5 сэдвийн хүрээнд хилцүүлэг өрнөж орон нутгийн хүнс үйлдвэрлэгчдийн санал хүсэлтийг уламжлалаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаашилгаар хүнсний хувьсгал цагаан алт хөтөлбөрөөр хэрэгжиж байгаа. Мөн засгийн газрын санаашилгаар Атрын 4-р аян шинэ хоршоо гэдэг хөдөлгөөнүүд хэрэгжиж байгаа. За мэдээж одоо малчдын одоо малаас гаралтай арь шир ноос ноолдуур сүү цагаан эдээ бүтээгдэхүүнүүдийг боловсруулж дотоодын зах зээлийг хангах сайжлах юм бол бүс нутагтаа хүнс экспортч болж болох ийм томоохон зорилготой Монгол улсын орчин үеийн смарт хөдөө аж ахуйг хөгжүүлэх бий болгох зорилготой тийм томоохон хөтөлбөрүүд бас санхүүжилттэйгээ ингээд хэрэгжиж байна. Энэ хөтөлбөрүүд тухайн энэ хойд бүсийн одоо нутагт яаж уялдуулж хөгжүүлвэл зүгээр гэж таны хувьд бодож байна? Скандинавын орнуудын жишгээр одоо бүтээгдэхүүн нийлүүлэлтийн хоршоолол буюу энэ кластерыг бид хөгжүүлэх ёстой. Тэгэхгүй бол одоо нэг хүн төмс тарьдаг, нөгөө хүн төмсийн зардаг, зарж байгаа хүн нь одоо өөрөөс нь 2-3 дахин баг их ашиг авдаг. Хөдөлмөрлж байгаа хэсэг нь болохоор ингээд түн баг одоо дөнгөж нэг өртөг шингээсэн тэр өртгөө давж чадж гэнэ үгүй юу гэдэг ийм маягаар яваад байгаа. Тэгээ ер нь бол манай энэ бүс нутагт бол хүнд үйлдвэрлэл хөгжүүлж болох нь, хөнгөн үйлдвэрлэл хөгжүүлж болох нь, хүнсний үйлдвэрлэл хөгжүүлж болох нь. Тэгээ би түрүүн хэлсэн энд бол одоо байгаа усныхаа энэ нөөцийг л бид ашиглах юм бол энэ үйлдвэрлэлүүд хөгжүүлэх одоо бүрэн боломжтой болох юм. Чимцэн мал аж ахуйг л гол төлөв хөгжүүлэх гэж энэ хоршиж нэгдэж энэ байгууллагад байгаа шүү дээ, тий. Энийн үр дүнг та энэ хойд бүсдээр яаж одоо гаруул зүгвэ гэж бодож байна? Малчд маань одоо малынхаа одоо үйлдвэр ухсааг тодорхойлоод за малын
одоо цөм сүргийг одоо бий болгох шаардлагатай. За малын цөм сүргийг бий болгосноор одоо 700 одоо хоньноос авдаг ашгаа 500 хоньноос гарах боломжтой. За дээр нь нэмээд одоо бэлчээрийн даац сайжрын малчтын одоо ачаал бах нэгжлэн маш олон давуу талтай байдаг. Хойд ус маань мал аж ахуй газар тариалан чиглэлээр илүүдэх үү одоо хөгжиж байгаа. За мэдээж одоо улсын хэмжээний хамгийн том үйлдвэр одоо энд байдаг эзэнт үйлдвэр. Тийм болохоор одоо аж үйлдвэрийн дэд ус болгон одоо хөгжүүлэхээр бас хөгжлийн үйлдвэрүүд тусгацсан байгаа. Булган аймгийн хүнсний салбарын үндэсний үйлдвэрлэгчид Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөнийг зөв бодлого хэмээн үзэж 2 дугаар шатыг эхлүүлэн эрчимжүүлж хөдөө орон нутгийн үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжихийг хүсэж байлаа. Ийхүү Булган аймагт хийсэн хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хэрэгжилт үр дүнтэй танилцах ээлжид зөвлөдөг уулзалт амжилттай зохион байгуулагдлаа. Хүнсний хувьсгал. Эх орондоо хүнсний хувьсгал хийцгээе. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн